хамтарч байгаа бид хэдэн гол зүйлийг өөрчилж сайжруулж чадсан. Энд дэвчгөө бид нэг өргөн хөлтөрийг бослог гаргасан санаж байгаа биз? Бид хоёр өөр нам их. Заримдаа бид тэр мууддаг. Гэртээ хамтарч чаддаг. Ер нь бол одоо нам гэж намчрахж талцах биш. Хүнээ харж, зөв хүнээ сонгож, зөв үзэс намдаар нэгдэж явах юм бол Монгол хөгжих бүрэн болцоо байна гэж би харж байна. Удахгүй сонгол болно. Удахгүй сонгол болно. Батцамдан хэдэн хууль баталсныг нэг танилцуулгаас хараад энд 34 хууль байна. Олон хуулийг ахаж гаргасан байна, санаачилсан байна, хамтарч гаргасан байна. Таамрын захиалт. Батцамдан шудрага үгээ шууд хэл ард түмнээ хамгаалж танаар сонгосон. Батцамдан энэ 4 жилд чадлынхаа хэрээр тэмцлээ. Одоо олон 10 сайхан залуучуудыг, шудраг залуучуудыг таамрын сонгож өгөөрэй. Тэгвэл Монголын төр сайхан болоо. Шууд нь хэлье. Магнаа нэр дэвшин. Улсын хурд. Сонгон хайрхан дүүргээс. Магнааг дэмжиж өгөөрэй. Миний найз Ардчилснаас нэр дэвших баг. Магнаа шиг мянган залуучууд орж байгаа Монголд. Тэр залуучууд орж ирснээр Монгол сайхан болоо гэж би итгэж байгаа. Дээрээс нь ган хөл гишүүнийхээ тухай нэг зүйлийг хэлье. Энэ 4 жилийн дотор Баян дүүрэгт нийт 750 тэрбум хөрөнгө оруулалт хийж чадсан. Танай наашаа ирж байгаа замыг барих гэж байдлаа 60-70 тэрбумыг тавьсан. Тийм бага? Нийтэд 10 тэрбум тийм ээ. Энэ дулааны захиргааны станцыг барих гэж бид 100 гаруй тэрбумыг тавьсан. Инженерийн шугамшуулжийг татах гэж 40 тэрбум төгрөгийг Баян дүүрэг рүү оруулсан. Манай ган хөл гишүүн миний одоо ах гэж бий. Энэ хүн төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг ахалтгийн хувьд энэ асар их хөрөнгө оруулалтыг Баян дүүрэг рүү татаж чадсан шүү. Би ган хөл гишүүнтэйгээ хамт энэ хуралд энэ 3-4 жил хамт суусан учраас олон сайн зүйлийг ган хөл гишүүнээс сурлаа. Ган хөл ах маань надад бас олон сайн зүйлүүд өгсөн. Бид хоёр олон юм дээр дийлдэг бас хаяа дийлэхгүй бас байхгүй байна. Гэхдээ Баян дүүрэхэд нийт хөрөнгө оруулалтын нийслэлд орж байгаа хөрөнгө оруулалтын дийлэх хэсгийг Баян дүүрэг рүү татаж чадсан гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд асуултанд орё.